одоо нэрт хуульч чимэд дагсны хэлсэн байдаг тийм. Монгол улс бол одоо үндсэн хууль маань бол гарын атганд одоо багтсан байдгаа гэж Монголын иргэдийн бидний одоо үнэт зүйл нандинан одоо өвлөж авч явах ийм сайхан одоо баримт бичгийг өвөг дээдс маань одоо Монголын ард түмэнд үр хойч бидэндээ одоо өвлүүлэн үлдээсэн байдаг. Аливаа улсын хөгжил, дэвшил, аж үйлдвэржилтэд бол хуулийн засаглал, хууль эрх зүйт ёс гэдэг зүйл бол маш их том нөлөө үзүүлж улсын хөгжилд бол одоо суурь нь болж явдаг гэж ойлгож явдаг. Бас хот байгуулалтын түвшинд бас дараагийн одоо шинэ ахиц гарсан. Жишээлбэл барилга үйлдвэр комбинат ашиглалтанд орж исэн. Үүнийгээ дагаад Улаанбаатар хотод 1-р хороолол тий 3-4-р хороолол гэсэн томоохон одоо үйлдвэрийн ажилчид зориулсан орон сууцны хотхонод маш ихээр ашиглалтанд орж исэн. Зөвхөн Улаанбаатар гэсэн нэг төвтэй биш, олон төвтэй хот байгуулалтын тогтолцоо үүсэж ирсэн гэдгээр их онцлог байсан болов уу гэж бодож байна. Улсын хурлын гишүүний хувьд бол яг энэ үндсэн хуулийн эрх зүйт ёс тий хуулийн засаглал гэсэн зүйл дээр одоо маш анхаартай ажиллаж цаашдаа ч гэсэн улс орны хөгжлийн төлөө гар бие оролцоод хариуцлагатайгаар ажиллая гэж бодож байгаа. Маш олон бусад одоо зүйлийг амьдралын одоо нийгмийн харилцааг бол бусад олон янзын хуулиар зохицуулсан байдаг. Үндсэн хуулийн одоо гол агуулга, гол одоо мөн чанар, амьд чанар нь бол энэ одоо улс орны тусгаар тогтнол ард түмний эв нэгдэл гэж ингэж боддөг юм аа. Санан тунхаглах ирээдүй.